Мэдээ үргэлжлүүлж байна. Согтууруулах хундаа хэтрүүлэх хэрэгэлсэн иргэдийг албатан эрүүлжүүлэх тухай хуулинд өөрчлөлт оруулснаар согтуурч танхаасан гэмт хэрэг үйлцэн этгээдийг эрүүлжүүлэх байруудад харин согтууруулах хундаа хэтрүүлэх хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон иргэдийг дүргийн эмнэлэгт хүргэж эрүүлжүүлдэг болоод байгаа. За энэ нь нилээдгүй маргаан дагуулж асуудал үүсэж байгаа юм. Энэ талаар хууль зүйн яамнаас мэдээлэл өглөө. За 2013 оны 7 дугаар сараас хууль зүйн болон эрүүл мэндийн сайд нарын шийдвэрээр нийтийн гудамж талбай үйлчлэгээний газруудад архи согтууруулах хундаа хэтрүүлэн хэрэгэлсэн иргэдийн харьяа дүргийнхэн эмнэлэгт хүргэж эрүүлжүүлдэг болох шийдвэр гарсан. За согтууруулах хундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон иргэдийг дүүргүүдийн эмнэлэгт хүргэж эрүүлжүүлдэг болоод байгаа. За энэ байдал баггүй асуудал үүсгэсээр байгаа юм. За учир нь эмнэлгийн ажилчид, эмч совилогч, согтуу хүмүүстэй ажиллахад хэцүү, эмчлүүлж байгаа өвчтнүүдэд хүндрэлтэй түүнчлэн архи уусан иргэд агсан согтуу тавих зэрэг хүндрэлтэй байдлууд үүсэж байгаа юм а. Одоо юу гэдэг гэртээ янз бүрийн агсан согтуу тавьсан болон гэмт хэрэг зөрчилд холбогдсон согтууруулах хундаа хэрэгэлсэн этгээдтэй холбоогүй маа. Энэ бол одоо энгийн жишээ хэлэхэд бол гудамж талбайд согтуу унтсан хаяг нь тодорхойгүй, хайчхаа мэдэхгүй, эсвэл ухаангүй хаягаа гэр орноо зааж өгч чадахгүй байгаа. Иймэрхүү этгээдүүд л эрүүл мэндийн яг тухайн хариуцсан дүүрэгдэл очиж хэвтэн одоо эмчлүүлж байгаа. Ер нь бол эмчлүүлж байгаа гэсэн үг. Нөгөө янз бүрийн хордлого тайлах үйлчилгээ хийдэг баг. Энэ бол хуулиар гарсан үүрэг учраас энэ бол нэгдүгээр хууль зүйн яамтай ямар ч хамаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Энд яагаад холбогдоод байна гэхээр цагдаагийн албаагч нөгөө үүргээ гүйцэтгэж явах хугацаанд л дүүргийнхаа нэгдсэн эмнэлэгт ингээ аваач өгж байгаа учраас энэ дээр бас хууль зүйн яамны нэр яригддаг байж магадaltaй юм. Гэхдээ энд бол хууль зүйн яам албан ёсоор ингээ бид нар бол хууль хэрэгжүүлэх ёстой байгууллага. Хуулийн дагуу ингээд албан үүргээ гүйцэтгэж явж байгаамаа гэдгийг нэгдүгээр хэлэх юм аа. За 2013 онд батлагдсан хэдий ч 2014 оны 1-р сар хүртэл эмнэлгийн байгууллага шинэ хуулийн хэрэгжилтэнд бэлтгэл ажил хийхээр болсон. За учир нь цагдаагийн албаагч өөрийн үйлдэлийг удирдах явах чадваргүй болсны улмаас хаан байгаа болоод очих газраа мэдэхгүй гудамж талбайд ухаангийн унсан энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл зөрчилд өртөж болох иргэнийг хамгаалах тусламжийн үзүүлэх зорилгоор эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөхийг хуулинд тусгасан. За өөрөөр хэлбэл гэртээ агсан согтуу тавьсан гэмт хэрэг зөрчилд холбогдсон этгээдийг бус гудамж талбайд ухаангүй хэвтэж байгаа этгээдүүдийг дүүргийн эрүүл мэндийн хэлтэст аваачиж эмчлүүлэхээр тусгасан юм а. Дуурлах хундаа хэрэгэлсэн үедээ гэмт хэрэг зөрчил үйлдэлсэн этгээдүүдийг одоо албатан саатуулна гэдэг ийм нэр томьёоны дор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоо өнөөдрийн байдлаар өнгөрсөн хууль хэрэгжих эхлснээс хойш нийслэл хотын хэмжээнд 64943 одоо согтууруулах хундаа хэрэгжилж гэмт хэрэг зөрчилдүүлсэн улмаас саатуулагдсан байгаа. Энэ бол одоо хуучнаар бол одоо эрүүлжүүлсэн гэсэн үг. Тэгэхээр цагдаагийн байгууллагын энэ үйл ажиллагаа бол яг хуучин явагдаж урмаараа явагдаж байгаа. Эрүүл мэндийн байгууллагад шилжүүлж өгж байгаа асуудал нь болохоор одоо гудамж талбай олон нийтийн газар ухаангүй унсан, бие авч явах чадваргүй болсон. За үүнээсээ болоод өөрөө гэмт хэрэг зөрчил өртөж болжгүй болсон тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэж өгч байгаа. За хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийслэл хотын 64 мянган согтууруулах хундаа хэрэгэлсэн иргэд саатуулагдсан байна. Харин гудамж талбай олон нийтийн газар ухаангүй бие авч явах чадваргүй болсон иргэд 3.7% эзэлж байгаа юм байна. За өөрөөр хэлбэл 64 мянган согтуу иргэдийг саатуулсны 2436 хүнийг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна. За үүнээс 186 хүн эмнэлэг дээр агсан согтуу тавьсан учраас цагдаагийн байгууллага зөрчлийн дагуу